Үзэгчтэй өдрийн мэндийг хүргэж байна. Хийгэл Ньюс телевиз үзэг шаа бүхэндээ энэ цагийн мэдээний өрөөг үзүүлэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулж хамт үзэгч танд баярлалаа. Өнөөдөр Иглээс Улаанбаатарт барих 80 бага сургуулийн эхний сургууль ашиглалтанд орлоо. За мөн Улаанбаатар хот дагуул хоттой болох хэсгийг Багнуур Налах дүүргийн иргэд шийднэ гэсэн мэдээллийн хүрээнд илүү онцлон танд мэдээллийг бэлтгэн хүргэх юм а. За тэгэхээр өнөөдөр хот байгууллах асуудлаар санал асуулга явагдаж байгаа. Багнуур болоод Налах дүүргүүдэд энэ санал асуулга явагдаж байгаа юм. За ер нь бол 2006 оноос эхлээд Налах Багнуур дүүргийн иргэд яг энэ нийслэлийн аслагдсан дүүрэгт эдийн засгийн бие даасан хот байгуулах асуудлыг хөндөж нийслэлийн үеийн удирдлагуудад хандаж байсан байдаг. За тэгвэл улсын хурлаар батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодтгол за мөн 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримтчиг за мөн нийслэлийн засаг даргын 2013-аас 2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах за мөн Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилт дэвшүүлсэн байдаг. Энэ зорилтыг хөгжүүлэх зорилгоор Багнуур Налах дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. За энэхүү ажлын хэсэг 2014 оны 11 сараас хойш ажиллаж эхлээд байгаа юм а. Хотын дөрмийн үндсэн хилцүүлэг боловсруулах явцад Багнуур Налах дүүргийн иргэдээс санал авч дахин боловсруулсан байдаг. За олон удаагийн хилцүүлгийн үр дүнд дүүргийн иргэдээс хот байгуулах асуудлаар санал асуулга явуулъя гэсэн ийм шийдэл гарсан байгаа. Энэ хүрээнд өнөөдөр за Багнуур дүүрэгт 1-р сарын 21, 22-ны өдрүүдэд за харин Налах дүүрэгт өнөөдөр өглөөний 7-оос 21 цагийн хооронд санал асуулга явагдаж байна. За тус дүүргүүдэд санал авах ажиллагаа эхэлсэн. Иргэд хороо бүрт зассан санал авах байранд иргэний цахим үнэлэмжлэгтэйг очиж саналаа өгөх учиртай. Налах дүүргийн саналын эрсдийн мэдээллийг 2 цаг тутамд мэдээлэх бол за харин Налах дүүргийн Багнуур дүүргийн хувьд бол эрсдийн мэдээллийг 12, 18, 21 цагуудад мэдээлэхэр байгаамаа. Санал хураалтанд иргэдийн 50-аас дээш хувь нь оролцсон тохиолдолд энэ санал асуулгыг хүчинтэй гэж үзэн. За харин саналаа өгсөн иргэдийн 50-аас дээш хувь нь дэмжигдсэн тохиолдолд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барих ёстой байгаа. За Налах Багнуур дүүргийн иргэдийг санал хураалтанд идэвхтэй оролцохыг нийслэлийн засаг даргын хамгийн газраас мөн уриалж байгаа юм. За Багнуур дүүрэгт хот байгуулснаар Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодтгол за 30 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын дагуу нүүрсний урхай, эрчим хүч, нүүрс боловсруулах, за мөн нано технологи, барилгын материал, хөнгөн хүнсний үйлдвэр, эрүүл мэнд, тээвэр логистикийн төв болж 2030 он гэхэд 60 мянган орчим хүн амтай хот болон хөгжинэ гэсэн ийм төлөвлөгөө гарсан. За тэгвэл Налах өрхийн аж ахуй, тээвэр логистик, бөөний худалдаа хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болон хөгжиж за 2030 он гэхэд өөрөөр хэлэх юм бол 15 жилийн дараа гэхэд 65 мянган орчим хүн амтай хот болно гэсэн ийм тооцоо төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм а. Тэгэхээр Налах болон Багнуур дүүргийн маргааш бас санал асуулгахтаа идэвхтэй оролцоорой гэдэг бас манай телевизийн зүгээс уриалах байна. Дараагийн өргөх мэдээ бол сая өнгөрсөн Бямб гарагт нийслэлийн удирдлагууд за албаны хүмүүстэйгээ хамт одоо гэр хорооллыг дахин төлөвлөх газрыг чөлөөлж одоо нийслэлийн баригдах 80 бага сургуулийн хамгийн анхны жишг бага сургууль цэцэрлэгийн энэ цогцлборыг нээлээ гэх мэдээлэл байгаа. За энэ сургууль цэцэрлэгийн цогцлбор нээгдснээр Улаанбаатар хотын одоо нийслэлийн засаг даргын 2013-аас 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Хөтөлбөрийн дагуу хүүхдүүдийг гэрээс нь 500 метрийн радиуст одоо аюулгүй юм орчин сургууль цэцэрлэгт нь явуулъя гэсэн энэ зорилго бол биелж байна гэдгийг хотын удирдлагууд хэлж байгаа. За тиймээс одоо энэ сургууль цэцэрлэгийн тогтолбор нээгдснээр 300 хүүхэд одоо 500 метрийн радиуст аюулгүй энэ суралцах орчноор хангагдсанаар эцэг эхчүүдэд тулгардаг бэрхшээл бас багасч байна гэдэг мэдээллийг өгж байгаа. За 300 хүүхэд дотроо 120 хүүхэд одоо цэцэрлэгт хамрагдаж 180 хүүхэд бол шинээр сургууль явж байгаа юм боломж бүрдэж байна гэдгийг бол хэлж байгаа. Энэ сургууль цэцэрлэгийн цогцлбор сургууль цаашдаа бас олон нэмэгдүүл мэдээж нийслэл Улаанбаатар хотод тулгардаг сургууль цэцэрлэгийн хүрэлцээний асуудал бас шийдэгдэнэ гэдгийг хэлж байгаа. За тус цогцлборыг хүлээлт өгч байгаа Бэрэн групп бол 2013 оны гэр хорооллын дахин төлөвлөлтөд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч за Сүхбаатар дүүргийн 11-р хорооны 7-р хорооллын нутаг дэвсгэрт орон сууцны 37 барилга зам 600 хүүхдийн сургууль цэцэрлэгийн цогцлборыг барина гэж одоогийн байдлаар бол ерөнхий төлөвлөгөөгөө батлуулаад байгаа гэдэг бол нийслэлийн засаг даргын тамган газрын хэвлэл мэдээллийн харилцах хэлцээс мэдээлсэн юм а.
Хамтдаа үзэгч танд баярлалаа. Үргэлжлүүлээд бид төрийн ордноос сурвалжлагч Алтан хүүтэй холбогдох гэж байна. Тодруулж хэлэх юм бол хөдөлмөрийн сайд Чин зориг өнөөдөр 11:11 төвд ажиллаж тийм ээ. Яг энэ хөдөлмөрийн зах зээлийн талаарх иргэдийн сонирхсан асуудалд мэдээлэл өгөхөөр байгаа. За Алтан хүүтэй холбогдож илүү дэлгэрэнгүй мэдээлэл авъя. Гурван дахь асуудлыг эсвэл төгсөж байгаа хүмүүсийн одоо төгсгөөр ингээд бид багч юм. Өдрийн үзэгчтэй Eagle телевиз үзэгч та бүхэнд төрийн ордноос шууд хүрч байна. За өнөөдрийн засгийн газрын цагаар хөдөлмөрийн сайд Чин зориг оролцож за хөдөлмөрийн яамны чиг үүргийг одоо бас танилцуулж байна мөн 11:11 сайтаар вебсайтаар бол иргэдийн асуусан асуултанд хариулж байна. Үзэгч та бүхэн анхаарлаа хандуулна. Үйлдвэрлэл үйлчлэгээ явуулдаг ажлын байрыг нь одоо хамт төсөв төрөөс ажлын байраар одоо ханддаг. Ийм одоо зарчмаар чиглэлээр одоо дэмжиж тэгээд одоо тэр ажлын байртай болох дэмжлэг үзүүлэх ийм одоо гурван чиглэл дээр бид нар бодлоготой өөрчлөлт оруулж байна. Энэ ирсэн асуултанд 5-6 хүн давхарлаж асуусан байна. Ер нь засгийн газар бол одоо хуваар хөдөлмөр эхэлж байгаа хүмүүсийг яаж дэмжих вэ? Хамгийн гол нь хөдөлмөрийг бол говийн хөвчт хийдэг шүү дээ гэсэн байна. За мөн хүнд хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй хүмүүсийг одоо яаж дэмжих үү? Яаж одоо эрхийг нь хамгаалах вэ гэсэн ийм асуулт. Тэгэхээр бол манай хөдөлмөрийн зах зээл өөрийнх онцлогтой. Усар дайчхууд ажилчдын маань 1.1 сая гэдэг. 1.1 саяд ажилчдын маань 50% нь бол яг одоо наад иргэнш асууж байгаа асуудал болоод өөрөөр бол малчид болоод хуваарь хөдөлмөр эрхч иргэд бол нийт ажилчдын 50% эзэмшиж эзэлж байгаа. Тэгэхээр энэ одоо өөртөө ажлын байр бий болгоод байгаа явж байгаа өөрийнхөө амьдралыг одоо аваа явж байгаа ажил олгогчдыг бас дэмжих асуудал нэг талын асуудал. За нөгөө талаас манай улсын бүртгэлтэй ажил ухааны нэгжүүд юм 85% 10 хүртэлх ажиллах хэрэгтэй жижиг аж ахуйн нэгжүүд жижиг одоо үйлдвэрлэгч. Тийм учраас бол хуваарь хөдөлмөр эрхлэж иргэд жижиг дунд үйлдвэр эрхлэгчд бол үндсэндээ манай аж ахуйн одоо нэгжүүдийг дийлэх ажил олгогчдыг дийлэх бүрдүүлж байгаа маа. Тийм учраас бол эдгээрт бол хэд хэдэн одоо чиглэлийн дэмжих хэрэгтэй. Нэгдүгээрт энэ жижиг дунд үйлдвэр эрхлэж иргэдэд цагийн хөлсний тогтолцоог одоо боловсруулах замаар энэ цалин хөлсний системийг нь одоо боловсруулж өгөх хэрэгтэй байна. Хоёрдугаарт бол энэ өөртөө ажлын байр бий болгоод явж байгаа иргэдэд жижиг зээлийн олох хүртээ хэмжээг нэмэгдүүлж өгөх хэрэгтэй байна. Нөгөө талаасаа үйлдвэрлэл үйлчлэгээ явуулахад нь шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг хөнгөлөлтөө буюу үнгүүгээр одоо олгодог ийм одоо үйлчлэгүүд бий болох хэрэгтэй байна. За гурав дахь асуудал нь эдгээр одоо хуваар хөдөлгч иргэдийн дийлэнх нь бол өндөр өртөгтэй төрөөсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. За нэг хэсэг нь бол гэрээрээ одоо үйлдвэрлэл явуулж байгаа. Тийм учраас бол хуваар хөдөлгч иргэдэд хөнгөлөлтөө төрөөсийн төлбөртэй ажлын байр одоо явуулдаг байхад нь дэмжлэг үзүүл. За нөгөө талаасаа бүтээгдэхүүнийг борлоход нь одоо бас төрөд бас оролцдог дэмжлэг одоо үзүүлдэг. Гэхмэчлэн ийм одоо чиглэлүүдээр бид бол дэмжлэг одоо үзүүлэх ёстой. Нөгөө ингэж одоо энэ одоо хуваар хөдөлмөр эрхлэж иргэдийг албан одоо хэвшилж одоо шилжүүлэх ийм одоо чиглэлийн асуудлууд байна. За нөгөө талын нэг асуудал нь энэ хуваар хөдөлмөрч иргэдийн ихэнх нь бол малчид хуваар хөдөлмөрч иргэдүүд нийгмийн даатгагддаг. Тийм учраас бол эдгээр иргэдийг нийгмийн даатгад одоо даатгуулах холбоотой асуудал дэс бид бол анхаарах ёстой гэсэн. За хүнд хөдөлмөрийн хөдөлмөртэй холбоотой асуудал дээр бол бид нар хүнд хөдөлмөрт хүнд хортой нөхцөлд одоо ажиллагчдыг бол бид хөдөлмөрийн тухай хуулиар одоо хөдөлмөрийн сайдад олгогдсон эрхийн дагуу бол хөнгөлтөө нөхцөлөөр одоо тэтгэврт гаргах ийм одоо ажил нэгжийн жагсаалтанд оролцоод одоо явж байгаа. Энэ одоо бас хүнд хортой нөхцөлд ажиллаж нийгэм баталгаа сайжруулах ялангуяа энэ хөнгөлтөө нөхцөл тэтгэврт одоо гаргах ажил нэгжийн жагсаалтыг одоо баталдаг. Энэ одоо бас хууль эрхцэн үндсийг одоо боловсруулах зайлшгүй шаардлагатай гэсэн. Энэ чиглэлээр бид нар цаашдаа хууль тогтоомжийг боловсруулах хүрээ нэлээд одоо бас ажил зохион байгуулах шаардлагууд бол байгаа. Оюутны хөдөлмөр эрхлэж оюутнууд хандсан юм шиг. Оюутны хөдөлмөр эрхлэл цагийн ажил одоо хэр зэрэг цаашдаа зах зээлд бий болох болоо гэж. Ер нь бол оюутан хүний үндсэн үүрэг нь бол сурах. Тийм учраас бол энэ үндсэн үүргийн одоо хэрэгжүүлэхэд нь бас саад учруулахгүйгээр оюутнуудыг одоо цагаар хөдөлмөр эрхлүүлэх эрхийг нь нээж өгөх ёстой гэж. За бид өнөөдөр хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн хариулгыг сая эрдэмтэд судлаачид за мөн одоо холбогдох төрийн байгууллагуудтай хамтран одоо хилцэж байгаа. За энэ одоо хилцүүлэгдээ хөдөлмөрийн хуулийн шинжиллийн найруулгын талаар бас илтгэл тавьж хилцүүлсэн. За энэ одоо хуулийн өөрчлөлтөнд орж байгаа асуудал бол оюутнуудад 7 хоногт 20-с
дээшгүүгээр одоо цаг одоо хөдөлмөрлөх эрхийг нь бол нээжгүй. Ингэх юм бол одоо оюутнууд нэг үндсэн одоо үүрэг буюу сурах тэр үүрэгтэй бол саад учруулахгүйгээр 7 хоногт 20-оос одоо дээш цаг хөдөлмөр одоо эрхлэлтийг нь бол нээжгүй. Ингээд бол цагаар одоо ажиллах бололцоог нь хангаж өгнө. Нөгөө талаас нь цагаар ажилласан хөлсөө цагт нь одоо авдаг байх. Ийм одоо хууль эрх зүйн үнцэг болсонгуул. Ингэм бол оюутнууд бас сурахын зэгцээр тодорхой хэмжээгээр орлого одоо олох боломжийг нээж гэсэн асуудал яригдчихэж байгаа. За Эрдэнэ хотоос холбогдож байна гэж Эрдэнэ хотын хөдөлмөр зуучлалын төвд ажилд орох гэж хүсэл тавиад орж идахгүй байна. 4 жил хүүхдээ ажилд оруулах гэж явж байгаа боловч ажил олдохгүй байна. Олон нийтийн хэрэгслээр иргэдийг ажлын байраар хангасан гэж ярьдагч амьдрал дээр хэрэгжихгүй байна гэсэн нэг юм асуулт байна. Тэгээ ер нь бол зүгээр Эрдэнэтийн хөдөлмөрийн биетэй холбоотой биш. Ер нь бас ерөөсөө хөдөлмөрлөлтийн албаа жуулчлууд ажлын байранд орж байгаа энэ ажил бид нар цомоохон одоо чанарын агсан өөрчлөлт оролцох ялгах шаардлагатай байна. Өнгөрсөн жил бол хөдөлмөрлөлтийн албаудуудад нийтдээ ажил олгогчдод захиалга ирүүлээд 90,000 хүнийг одоо ажил олгогч бид нар одоо ажилтнаар авъя гэсэн захиалгын хөдөлмөрлөлтийн албанд ирүүлсэн байна. Гэтэл манай хөдөлмөрлөлтийн албад энэ 90,000 ажлын байрны дөнгөж 50% нь ажиллах гэж жуулчсан байна. Тэгэхээр бол одоо энэ хөдөлмөрлөлтийг үйлчлэгийг одоо бас сайжруулах, чанартай болгох, хүртээмжтэй болгох талаар бид нар дөрөвтэй арга хэмжээ авахгүй бол нэг талаасаа ажил олдохгүй нэгэд нөгөө талдаа ажлын байрны захиалга ирээд идэг. Тэрэнд нь одоо бид нар жуулчилж чадахгүй байна уу? Эсвэл манай нөгөө ажилтнуудын маань мэрэгжил боловсрол ур чадрын одоо төвшин шаардлага хангахгүй байна уу? Энэ асуудлуудыг нэлээд одоо бас судалж дөрөвтэй өөрчлөлт оруулах заашгүй шаардлагатай байгаа. Аль болохоор ирж байгаа тэр ажлын байрны захиалга нь 100% одоо жуулчилдаг байх болох хэрэгтэй. Нөгөө талаас нь иргэдийг аль төр одоо ажлын байранд жуулчлахаас илүүтэйгээр байнгын одоо ажлын байртай болгодог жуулчлалт ийм одоо чиглэлээр бид нар үйлчлэгийг нэлээд өөрчлөх хэрэгтэй асуудал байдаг. Малчтын хөдөлмөр эрхлэлтийг одоо хүн нөхцөл оруулж болох уу гэж байна. За хөдөлмөрлөлтийг дэмжих хөтөлбөрөд 1,000 малтаас дээш малтай хүн бол ажил олгогч гэж үзэж дэмжихийн хөтөлбөр явуулдаг. Энийг 1000-аас доош малтай хүнд хамруулж болох уу гэсэн ийм асуулт байна. Ер нь бол хөдөлмөрийн яам дээр 10 төрлийн хөтөлбөр хэрэгжиж байгаа юм байна лээ. Тэгээ энэ одоо 10 төрлийн хөтөлбөрийн одоо үр дүнд бид нар мониторинг, хяналт шинжилгээ хийж үзээд ер нь өнөөгийн эдийн засгийн хямралтай үед энэ 10 хөтөлбөрийг бол жаахан тэргүүл чиглэлүүдээр тодорхойлож жаахан цомхон болгоё. Тэгээд бас хөрөнгөө ч гэсэн тодорхой хэдэн одоо чиглэлд одоо бас оновчтой зарцуулах гэсэн чиглэлд ажиллаж байгаа. За энэ дотор бол малчтын хөдөлмөрийг дэмжих хөтөлбөр явж байгаа. Энэ хөтөлбөрийг бол цаашдаа бид бол үргэлжлүүлнэ. За малчтын хөтөлмөр дэмжихдээ бол хоёр чиглэл байгаа юм. За нэгдүгээрт нь бол 1000 малтай малчныг дэмждэг нь бол нөгөө туслах одоо малчнаар хүнийг одоо аваад ажилуулах, малчныг аваад ажилуулах, ажлын байр бий болгох шиг утгаар нь бол дэмжиж байгаа юм байна лээ. За бид одоо бас саяны хөтөлбөрийн тухай хуулийн шинжилсэн хариулга дээр бол туслах малчнаар авч ажиллаж байгаа хүнд цалингийнх нь хөлснийх нь 30% одоо бас мөнгөн бус одоо хэлбэрээр цалин үлсийг нь одоо олгож болох тухай асуудал гүйцэтгэхэр бол ярьж байгаа. За нөгөө талаас нь олон малтай хүнийг туслах малчин одоо авах ахын дэмжийн зэрэгцээгээр 100 тонны малтай хүнийг одоо малжуулах өөрийн гэсэн одоо байнгын одоо орлогын их өсвөртэй болохт нь бол илүүтэй хөдөлмөртийг дэмжих сангийн одоо хөрөнгийг бол чиглүүлнэ гэсэн ийм одоо чиглэлээр бид хөтөлбөрт өөрсдөө оруулж байгаа. За ер нь бол малчтын хөдөлмөрийг хүнд хөдөлмөр тооцох уу юу гэдэг асуудал бол бас нэлээд маргаан дагуулсан асуудал. За би өөрөө хувийн хувьд бол малчтын хөдөлмөрийг бол нэлээд тийм онцлог хөдөлмөр гэж үздэг. Малчтын хөдөлмөр бол цаг наргүй ажилдаг, ээлжийн амралтгүй ажилдаг. Тэгээд одоо төв сүрэн газрынхаа маань бороо орох шорон шорох нүдэх юм бол цонхоо хаагаад өрхөн татчихаа гэртээ хэвчихдэг бол малчид бол хүүтэн бороо орох тусмаа халуунаар шарах тусмаа цасан шуурга нүдэх тусмаа хэдэн малынхаа хойноос одоо яваад амнасаа одоо эрсдэлд оруулах гэсэн ийм асуудууд байдаг. Хамгийн их одоо энэ байгалийн иргэшээлд одоо нүрээр дулаан нүрээр одоо тулгасж байгаа халуунд нь хаж хүүтэнд одоо хөрж байгаа хамгийн их одоо энэ нар салхинд дулаг гамдаж илээгдэж байгаа хүмүүс малчид байдаг. Тэр утгаараа бол малчдын дундаж наслалт төв сүрэн газрын ажлынхны дундаж настаас нэлээд доогуур байна. Энтэй болоод төрийн ажил авсныхаа дараагаар хөдөлмөрийн яамны хараа мэрэгжлийн өвчин судлалын төв гэж одоо байгууллагууд энэ хөдөлмөрийн нөхцөлд одоо бас дүгнэлт одоо гаргадаг. Тэгэхээр энэ малчтын хөдөлмөрийн одоо нөхцөл дүгнэлт гаргаач гэсэн юм чиглэлөөгөө өдөртөмжгөөд хэд хэдэн аймагуд бол ажилласан. Энэ одоо урьдчилсан дүгнэлт бол гарсан. Хамгийн од нь малчтын хөдөлмөрийг бол хүнд хөдөлмөр тооцож одоо болох юм байна гэсэн дүгнэлт гарсан байна лээ. Хамгийн цагийн үргэлжлэх хугацаа нь өдөрт одоо үргэлжлэх цагийн хугацаа нь их урт юм байна. Нөгөө талаас ажлын цагийнх нь ихэнх нь дийлэнх нь бол гадаа одоо нар салхинд бол өнгөрдөг юм байна. За нөгөө талаас энэ улирлын онц тогтоо
малан одоо услахаас ахгуулаад намар одоо хатлан тариа бэлтгэхээс ахгуулаад биеийн хүчээр одоо хийж байгаа энийг одоо зарцуулж байгаа ийм одоо хөдөлгөөн зарцуулах өндөртэй юм байна. Эдгээр одоо нөхцөл байдлаас шалтгаалan малчтын хөдөлмөрийг хүн хөдөлмөрт тооцож болох юм байна гэсэн юм дүгнэлт гарсан. Тэгэхээр би одоо эх 7 хоногийн засгийн газрын хуралдаанд энэ малчтын хөдөлмөрийн нөхцөлд дүгнэлт хийсэн энэ ажлын хэсгийн дүгнэлтийг бол танилцуулсан. Тэгээд засгийн газраас надад одоо тодорхой зөвшөөрлөчийг өгөх юм бол малчтын хөдөлмөрийг хүнд хөдөлмөрт одоо тооцох шийдвэр гараад одоо явах одоо бүр боломжтой гэж үзэж байгаа. За нөгөө одоо өмнө та нэг хэвлэлийн бохирлаар мэдээлэл өгсөн байгаа 3 тал хилцээрийн тухай бас нэлээд олон хүмүүс асуусан байна л да. Ер нь үйлдвэрчний хэвлэлийн холбоо ажил болгож эзэсний холбоотой одоо хийсэн энэ хилцээрээр одоо иргэдийн хөдөлмөр нийгмийн асуудал хэр зэрэг дэвшилт гаргахаар тусгалаа болсон бэ гэсэн нэг иймэрхүү асуулт байна. Ямар одоо халамж үзүүлэх үү? Ямар гэрээ хилцээр хийвэл гэдгийг санааргаад. Ер нь бол 3 талтай улсын хилцээр нэлээд өмнөхөө модель нэлээд амжилттай одоо болсон гэж үзэж байгаа. Засгийн газар ч гэсэн бас энэ хилцээр нэлээд хариуцлагатай оролцож 23 зүйлийг бол энэ хилцээрт оруулахаар бол тусгасан. Нийтдээ 3 тал 53 удаа асуудалтай санал одоо нэгдсэн. Хамгийн гол нь төрийн албан хаагчдын цалинг 60%-аар нэмэгдүүлнэ гэдэг шаардлага дээр бид бол үндсэндээ 9 хоног одоо бас маргалдаж талууд одоо ойлголтоо нэгдэх шиг ажилласан. Тэгээд бол эцэст нь бол 3 тал ойлголцод хүрсэн. За ер нь бол 3 талын хилцээр бол зөвхөн төрийн албан хаагчдын цалин үлсийг ярьдаг асуудал биш. Улс ардын аж ахуйд одоо ажиллаж буй ажлагчдын нийгмийн баталгаатай холбоотой өөрөөр хэлбэл 1.1 сая хүний ажлагчдын одоо нийгмийн баталгаатай холбоотой хөдөлмөр эрхлэлтэй холбоотой цалин өстэй холбоотой асуудал ярьдаг ийм одоо хэлэлцээр тэр утгаараа бол бид нар энэ жил төрийн албан хаагчдын цалин өсийг нэмэгдүүлэх асуудлыг авч үзсэн зэрэгцээгээр хувийн хөвшилд одоо ажиллаж буй ажлагчдын цалин өсийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлыг бол нэлээд ярьсан. Өөрөөр хэлбэл өнөөдөр хувийн хөвшилд ажиллаж буй ажлагчдын цалин өсийг зохицуулах хууль эрх зүйн орчин ганцхан хөдөлмөр нисээд байгаа хэмжээс одоо өөр одоо хууль байхгүй. Тийм учраас хувийн хвшил ажиллагчид маань мэрэгжлийнхэн ур чадвараас хамаарат ялгууртаа ялгамжтай одоо цалин авдаг байх юм хууль эрх зүйн орчинд бүрдүүлж байгаа. За нөгөө талаас үнийн өсөлт инфляцийн түвшин болоод бүтээн хэмжээс хамаарат цалин өсийг одоо нэмэгдүүлдэг байх хууль эрх зүйн орчин одоо бүрдүүлэх асуудал энэ хүрээнд яригдсан. За мөн одоо энэ гадаадын хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгж байгууллагууд ажиллаж буй гадаадын ажилтан Монгол ажилтны цалин өсний асар их зөрүүтэй асуудал байдаг. Тийм учраас хөдөлгөөний хуулинд өөрчлөлт оруулах замаар адил хөдөлмөр эрхэлж буй ажилтанд ижил хэмжээний одоо цалин өс одоо олгох энэ одоо асуудыг хуульчлахаар бид бол орсон. За нөгөө талаас төрийн албан хаагчдын цалин өссөний нэмэх асуудал ярихын зэрэгцээгээр ерөөсөө энэ хөдөлмөр эрхэлж буй иргэдийнхэн орлогыг одоо бууруулахгүй байх тал дээр бид бол нэлээд ярьж 3 тал нэг зүйлдээ санал нэгдэж байгаа. Энэ бол хүн амын орлогын албан татврын хөнгөлт чөлөөлтийг хөдөлмөрөөсөө доод хэмжээтэй уялдуулан хөнгөлт чөлөөт үзүүлдэг бай энэ талаар хууль тогтоомж боловсронгуул гэж ярьсан. Ингээд үзэх юм бол зөвхөн төрийн албан хаагчд биш нийт одоо ажлагчдын маань орлого одоо сард дунджаар нэг 12 орчим мянган төгрөг нэмэгдэх ийм одоо нөхцөл боломжийг нэмэгдүүлээд ийм гэх мэтийн ийм одоо олон одоо асуудал энэ одоо хүрээнд бол яригдсан гэж бол хэлж байна. За тэгэхээр хувийн хвшлийг яаж дэмжих үү? Одоо хуучин жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэхийг бол танай яам дээр байдагс одоо ямар зээл тусламж болон одоо дэмжлэг бодтой дэмжлэг үзүүлэх ийм арга хэлбэрүүдийг үйлчлүүлэх вэ? Энэ онд гэсэн ийм асуулт байна. Тэ өмнөх хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд бол жижиг дунд үйлдвэрийн бодлогын асуудал жижиг дунд үйлдвэрийн сангийн асуудлууд бол багтж байсан. За шинэ засгийн газрын бүтэц одоо бас өөрчлөгчөнд холбоотойгоор аж үйлдвэрийн яам байгуулагдаад хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байсан жижиг дунд үйлдвэрийн бодлого жижиг дунд үйлдвэрийн сангийн одоо эрхлэх асуудал бол аж үйлдвэрийн сайд бол одоо шилжсэн. Тийм учраас бол хувийн хвшлийг бол ажлын байраар хангахтай холбоотой асуудал бол хөдөлмөрийн яамны сайдын эрхлэх асуудлыг хүрээнд багт нөгөө талаас аж үйлдвэрийн сайдын асуудал хүрээж багтана. Яагаад хөдөлмөрийн сайдын асуудал хүрээж багтж байгаа нөхлөөр хөдөлмөрлөлтийг дэмжих одоо сан гэдээ бид нар нэг 60-аас 70 тэрбум төгрөг бол хөдөлмөрийн сайдын эрх асуудлын хүрээнд багтсан. Төсвийн багтаж явдаг. Энэ одоо сангаас бид нар жижиг одоо аж ахуй эрхэлж байгаа, хөөрөө хөдөлмөр эрхэлж байгаа, өрхөө аж ахуй эрхэлж байгаа, жижиг дунд үйлдвэр эрхэлж байгаа иргэд бол жижиг бол зээл бол олгодог. За одоогийн хөдөлмөрийн тухай хөдөлмөрлөлтийг дэмжих хуулиар бол аж ахуй нэгжид бол 10 сая төгрөг. За хуваарь хөдөлмөр эрхэлж иргэнд бол 5 сая төгрөг зээл бол олгож байгаа. Тийм учраас бид нар өнөөгийн нөхцөл байдал 5 сая төгрөгөөр 10 сая төгрөгөөр хөдөлмөрлөлтийг дэмжин
ажлын байр бий болгоно, эргээд одоо ашигтай ажиллаад орлогоо зээлийн одоо нөхөн төлнө гэдэг асуудал яг өндөртэй байгаа учраас хөдөлмөрлөлтийг дэмжих тухай хуулинд өөрчлөлт оруулаад аж ахуй нэгжид олгож буй жижиг зээлийн хэмжээг одоо нэмэгдүүлээ. Иргэнд одоо олгож байгаа жижиг зээлийн хэмжээг нэмэгдүүлэх гэж энэ чиглэл ажиллаж байгаа. Ингээд бол жижиг зээл одоо сонирхчдод одоо олгох зээлийн хэмжээ бас нэмэгдэнэ гэж бол ойлгож байна. Яг нь ер нь зүгээр нийгмийн хамгаалалттай холбоотой асуудлууд хэрж илт ягаад гэвэл хөдөлмөрийн яам бас нийгмийн хамгааллын яам хоёр чинь нэг хэсэг нэг байсан. Та бас энд одоо сайдаар ажиллаж байсан үед энэ дэр зүгээр жирийн асуултууд ч байна. Одоо таны мэдхүйн шинжтэй төрийн жинхэнэ албан хаагчид ямар албан тушаалтаа хамаарах вэ гэж. Төрийн албаны тухай хуулиар бол төрийн албан хаагчдыг бол ангилсан байдаг шүү дээ. Дотор нь бол төрийн одоо үйлчлэгээний албан хаагч, тусгай албан хаагч, улс төрийн албан хаагч, төрийн захиргааны албан хаагч гэдэг. Тэгээд төрийн захиргааны албан хаагч гэдэг бол одоо яам тамгийн газар орон нутгийн одоо засаг дарганы тамгийн газрууд бол ажиллаж байгаа ийм одоо захиргааны байгууллагууд ажиллаж байгаа ажилчид бол төрийн захиргааны албан хаагчд багтана. Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчид хэн багтах вэ гэвэл төрийн захиргааны албан хаагч, төрийн одоо тусгай албан хаагч хоёр бол төрийн захиргааны жинхэнэ албан хаагчд бол орж одоо явдаг. Тэгэхээр энэтэй холбоотой халамж яриад байна л да. Одоо нэг удаагийн буцалтгүй тусламжийг ялгууртаа олгуулсан тухай бас бид нэр жоохон ойлголт их болцоо байна гэсэн. Тэгээ ер нь төрийн албаны тухай хуулиар бол төрийн захиргааны жинхэнэ албан хаагчд бол тэтгэврт гаргахад нь 36 хүртэл сарын одоо буцалтгүй тусламж олгон за журмыг нь засгийн газар батлана гэдэг ийм журамтай ингээд 2009 онд төрийн захиргааны жинхэнэ албан хаагч нарт одоо олгодог журмыг бол шинжилсэн байна лээ. Энэ одоо журмыг одоо бид нар бол шинжилсэн. Хамгийн гол нь шинжлэхдээ төрийн захиргааны жинхэнэ албан хаагч хүн төрд одоо ажилласан жилтэйгээ тэнцүү тооны сарын одоо буцуу тусламж авдаг байхаар бол бид нар журамж өгсөн. Энэ бол үндсэндээ тэгшдгээгүй төрдөө одоо зүтгэсэн төрийн албан хаагчтай төр бол шудраг хандж байгаа. Төрдөө одоо зүтгэсэн тэр одоо жилээр нь одоо буцуу тусламжууд олгодог байя гэж. За өмнөх хуулиас журмаас бол өөрчлөлт болсон асуудал нь бол 3 хамгийн сүүлд одоо хасч байсан албан тушаалынх нь за 3 жилийнхэн цалингийн дунджаар нэг одоо сарынх нь одоо тэтгэхийн хэмжээг бол тооцож байгаа. За нөгөө талаас нь төрийн захиргааны жинхэнэ албан хаагчтай ажилласан жилд нь төрийн өмчт улсын өдөр газар ажиллаж байсан жилийг нь оруулж тооцож байсныг бол болж байгаа. Ийм л одоо өөрчлөлт болсон. За ер нь цаашдаа бол цэргийн тэтгэврийн тусламжийн тухай хуулиар энэ буцалтгүй тусламж авдаг, эрүүл мэндийн тухай хууль, боловсролын тухай хуулиудаар одоо энэ буцалтгүй тусламж авдаг асуудлуудыг бол засгийн газар журам одоо бас баталж мөрдүүлнэ гэж байгаа. Гэхдээ энэ журамдаа бол яг төрийн захиргааны жинхэнэ албан хаагчдад буцалтгүй тусламж одоо олоход баримталсан төрд ажилласан жилээр нь буцалтгүй тусламж одоо олгодог байх. Ийм л одоо зарчим одоо баримталж одоо ажиллана гэсэн юм чигтэй байх. Энэ бас чухал асуудал шиг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг одоо тодорхой орон тонор ажилуулах тухай хөдөлмөрийн хуулинд заалт байдаг. Энэ ер нь хэрэгжилт нь ямар байдг вэ гэсэн байна. Тэгээ одоогийн хөдөлмөрийн тухай хуулиар бол 25-аас дээш одоо ажиллах ёстой аж ахуйн нэгж байгууллагууд бол одоо нэг одоо өдрийн 25 хүртэлх одоо ажиллах ёстой аж ахуйн нэгж байгууллагууд бол одоо нэг одоо хүчний бэрхшээлтэй иргэн одоо ажиллуулна гэсэн хуультай. Хэрвээ одоо ажиллуулаагүй бол ажлын байрны төлбөр одоо төлж яана гэж. Тэр одоо ажлын байрныхын төлбөрөөр нь хүчний бэрхшээлтэй иргэдийг одоо бас ажилд одоо жуулчлах байнгын одоо орлоготой болгоход нь дэмжлэг үзүүлэх ийм хууль бол үйлчилж байгаа. За өнөөдөр энэ хуулийн одоо бас хэрэгжилт бас хэдүүлийн одоо нэг тийм сайн биш вэ гэж би л үзэхгүй байгаа. За саяхан бид энэ асуудыг яам дээр авч үзээд холбогдох одоо төрийн захиргааны төв байгууллагууд одоо яг одоо эд бүтэц зохион байгуулалтын асуудал хийж байна. Тийм учраас бол төрийн захиргааны төв байгууллагууд бас эхлээд энэ одоо хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг бол хангуулж ажиллаач. Яамдаа агентлагуудтай орон нутгийн засгийн байгууллагуудтай энэ хөдөлмөрийн одоо хуулийн хэрэгжлийг бол хангуулж ажиллая. За манай яам ч гэсэн одоо бүтцийн өөрчлөлтийг бол бас одоо удахгүй тийм учраас бол энэ хуулийн хэрэгжилтийг өөрөөсөө эхлээд яг одоо хэдэн одоо ажилтан одоо оногдох тэр хэмжээг нь хөгжлийн бэрхшээлт иргэн одоо авч ажиллана гэсэн талаар яригдж байгаа. Төрийн өмчийн хороонд ч гэсэн одоо бид бас мэргэжлийн ялтын байгууллагууд ч гэсэн бас чиглэл өгч байгаа. Төрийн өмчөд аж ахуйн нэгж байгууллагууд ч гэсэн энэ хуулийн одоо мөрдөлтийг бол хангуулаач. Ер нь мэргэжлийн ялтын газар ч хөгжлийн бэрхшээлт иргэдэг ажиллуулж яах уу юу ажиллуулахгүй гол ажлын байрны төлбөрийг нь хугацаанд нь одоо оруулах талаар шуурхаас ажиллаж гисэн юм чиглэлүүд мэргэжлийн ялтын газар өгöd бол ажиллаж. За ингээд нэлээд олон асуулт ирсэнс багцлаа. Ингээд ерөөдөө давтар ярилцах хугацаа дуусч байгаа. Төгсгөлд нь 15 оныг одоо хөдөлмөрийн яам яг ямар одоо ажлыг голлож хийж илүү одоо төлөвлөж ажиллана гэж бодож байгаа энэ талаар тасалаа хэлэхгүй. 15 онд эдийн засгийн хямралтай байгаа учраас бол бид энэ хөдөлмөрлөлтийн иргэдийн хөдөлмөрлөлтийг одоо нэмэгдүүлэх орлогыг одоо бууруулахгүй байх энэ зэрэгцээ
одоогийн байгаа бас ажлын байрыг бол хадгалах, одоогийн байгаа иргэдийн орлогыг доош нь одоо бас унагчихгүй байх талаар бол тодорхой арга хэмжээ авч ажиллана гэсэн ийм л одоо гол одоо чиглэл энэ дээр төлөвлөж байгаа. За баярлалаа. За 30 минут. Үзэгчдээ тэгэхээр хөдөлмөрийн сайд Чин зориг 11.11 төвд ажиллаж хөдөлмөрийн тухай хуулийн цэцлэг боловсруулалттай холбогдуулаад танилцуулах уулзалтыг хийж иргэдийн асуултанд хариуллаа. Үзэгчдэнд бид бас энэ талаарх мэдээллийг хүргэлээ. Харин одоо хөтөлбөрөөр цааш нь өнөөдөр бодож байгаа үйл явдлын мэдээллүүдтэй танилцуулъя. Явдлын мэдээллийг танилцуулъя. За өнөөдөр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх түншлэгчдийн зөвлөлдөх уулзалт болно. Уулзалтаар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх чиглэлээр баримталж байгаа төрийн бодлого шийдвэр, Баян Улгийн Говьалтай Ховд аймагт хэрэгжиж байгаа төслийн явцын талаар ярилцаж 2015 оны доктортой хөгжлийг хангахад төсөлд хамрагсан оролцооны талаар шийдвэр гаргах юм байна. Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх тэмцэх ажлын өнөөгийн байдал тулгамдж байгаа асуудлууд хоошид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай уулзалт өнөөдөр мөн болохоор болсон юм а. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гадаад худалдааг хөнгөвчлөх экспортыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд Швед улсын гадаад харилцааны яамны харьяа агентлаг болох үндэсний худалдааны газартай хамтраад олон улсын худалдааг хөнгөвчлөх асуудал Швед улсын туршлагын тухай семинар үргэлжлэн явагдаж байна. Үзэгчдээ бид энэ цагийн мэдээний өрөөгөө үзүүллээ. Манай дараагийн мэдээг 13 цагаас хүлээн авч зараа.